Шинэ өглөөний минь төргийн итгэлийн аханд үсэ. Тэгээ өнөөдрийнхөө эзний өрөө орохоос өмнө эзэн бурхан нургаанд нь залбирцгаая. Их эзэн минь таньда баярлалаа. Гайхалтай өдрийн төлөө, өглөөний төлөө танд талархаж байна. Тэгээ эзэн минь өнөөдрийн үгийн цагийг таны өмнө өргөж байна. Та энэ өгөөрийн цагаараа эзэн бидэнд ухаарлыг, ойлголтыг бас хэрэгжүүлэлтийг өгөх болтугай. Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен. За өнөөдөр би та бүхэнтэйгээ Матай бүлгийн 23-ын 27-оос 28-ыг хуваалцах болно. Тэгээ эндээс уншия. Дүр эсгэгч хуулийн багш нар болон фарисеучуд та нар золгүй ээ. Та нар бол цагаан шохоогоор будсан буул шайдал юм. Гаднаасаа үзэмжтэй харагдавч дотроо үхсдийн яс элдэг бузар муугаар дүүрэн байдаг. Та нар гаднаа зөвхт хүмүүс мэд харагдавч дотроо хуурамч дүр ёс бус явдлаар дүүрэн байдгаа гэсэн. Амен. За энэ болохоор фарисеучуд болон хуулийн багш нарт хандан Есүс Христ дүр эсгэгч, гаднаа зүв харагдан мөртөө дотроо хуурамч дүр эсгэгч, ёс бус зүйлийг үйлдэгч, ёс бус явдлаар дүүрэн гэж зэмлсэн байгаа. Тэгээ өнөөдөр би энэ үгийг хуваалцж байгаа шалтгаан нь юу гэхээр яг өнөөдөр бид нэр хуулийн багш фарисеучуд биш ч гэсэн яг эднэр шиг дотроо дүр эсгэж, хоёр нүур гаргаж, ёс бус явдлаар дүүрэн байна уу гэдгийг бас дотроо бодож тунгаах ийм зүйлийг бас би та бүхэнтэйгээ хуваалцсан юм аа. Тэгээд зарим хүмүүс би Христ итгэдэг гэж хэлчихэд Бурхны үгэнд дуулуургүй гэм нүүлийг зүгээр хэвийн амьдрал мэт ингээд хэрэгжүүлээд Бурхны талд зогсохгүй буруу бүгийн талд нөгөө талд ингээд зогсоод яваад байдаг хүмүүс байдаг. Тэд сүмд очиж залбирч Библийг уншиж мэддэг мөртлөө амьдралдаа энэ зүйлийг хийхгүй Бурхны үгнээс гадуур одоо юу гэдэг худал хэлэх, атаархах, атаар жөтөө айрагтаарс, завхаарл, шунал, мөн шудраг бус зүйлтэй ингээд орооцолтоод яваад байдаг. Тэгээ ийм байдлыг бичээс дүр эсгэх буюу хоёр нүур гаргах гэж тодорхойлсон. Энэ бол яг Христ итгэгч хүнээс яваад бол ноцтой тийм сүнслэг асуудал байгаа мөн гим нүглийн асуудал байгаа. Ийм хүмүүсийг Есүс Христ маш хатуугаар шөмжилсөн. Тэд фарисеучуудын тухай та нар гаднаа хүмүүсийн нүдэнд зөв мэд харагдуулж дотроо хоёр нүртэй хуул нүүр ба хууль бусаар дүүрэн байна гэж хэлсэн. Ер нь хоёр нүур гаргах гэж юу гэсэн үг вэ? Хэлж байгаа итгэл үнэмшил, гаднаа үзүүлж байгаа дүү төрх, дотроо бодож, нууцаар амьдрч буйн бодит амьдралтаа ингээд эдгээр нь ингээд зөрчилдөж, өөрөөр хэлбэл хүмүүс Бурхны хүн мэд харагдахыг хичээдэг атлаа яг үнэн нүүрэн дээрээ Бурханд үнэнж амьдрч чаддгүй байдлыг хэлж байгаамаа. Яаковлч үүнийг хоёр сэтгэлтэй хүн бүх зам тогтворгүй байдгаа гэж хэлсэн байдаг. Хоёр сэтгэлтэй байна гэдэг нь нөгөө хөлөө Бурхны талд тавьчаад нөгөө хөлөө нүгэлд амьдралын талд энэ тавьж хоёр талд ингээд зэрэг амьдрдаг энэ зүйлийг илэрхийлж байгаа. Тэгээ Христ гэж гिचгээд гэм нүгэлд амьдралаар амьдрах нь дагалдагч хүний хийх зүйл бол огтоос биш. Тэр 8 гарагийн цуглаанд бид нэр очиж сууж, магтаж суучгаад сүмээс гараад нийгмийн энэ харилцаанд донд худал хэлж, бусдыг хуурж, хоёр нүртэй ингэж амьдрахыг бас яг энэ өнөөдрийн ишлэл бидэнд сануулж байгаамаа. Тэр хүн Бурхны худлыг жигшдэг гэдэг мэддэг атлаа ашиг сонирхлоо өөрийнхөө төлөө ингээд гаргаж үннийг үгүйсгэж гიშгэлж амьдэрдэг. Тэгээ нүгэл бол муу гэж бусдад заачхад өөрөө нууцаар завхаарл амьдэрдэг хүн бас хоёр нүур гаргадаг хүн байна. Гаднаа ёс суртахуунтай мэд боловч дотроо гимшээгүй нүгэл тээж явдаг. Мөн нүгэлд хоёр нүур гаргадаг дүр эсгэж хүн ямар байдгүй гэхэлэр бас бусдыг шүүдэг атлаа өөрийн гим нүглийг үл хардаг. Есүс чи яагаад ах トゥ угийнхаа нүдэнд их сүрлийг харсаг мөртлөө өөрийнхөө нүдэнд байгаа дүнзийг хардгүй мэ гэж Матай номд хэлсэн байд. Ийм байдал зөвхөн тухайн хүний сүнслэг амьдралыг сүрүүлэхээс гадна итгэгчдийн гэрчлэлийг гутааж үгүйсгэж яадаг байна. Христийн нэрийг хүмүүсийн дунд муугаар гэрчилж, муугаар ойлгуулах нь ийм аюулд яг хоёр нүртэй хүмүүсийн дүр төрх гаргадаг нийгэмдэр үзүүлдэг. Бурхан хоёр нүур гаргалтыг яагаад зэгчдэг вэ? Учир нь Бурхан гадаад төрхийг бус, дотоод зүрх сэтгэлийг хардаг байна. Хүн гадаад төрхийг хардаг, харин эзэн зүрх сэтгэлийг хардаг маа гэж 1-р Самуэль дээр байдаг. Хоёр нүур гаргах нь Бурханыг хуурч чадж байна гэж бодож буй юм бардам сэтгэл. Тэгээ бардам зүйл бол хизээж бидний гөөдөнд биш уруул татчихдаг. Гэтэл Бурханаас бид юу ч нуугдахгүй. Бүтээгдсэн зүйлсээс түүнд далд юм гэж өгөө гэж Еврей ном дээр бичигдсэн байдаг. Тэгвэл бид хэрхэн ер нь хоёр нүур гаргахгүй амьдрах вэ? Үнж байх.
Сэтгэлийн минь огт үнэн байхыг та хүсдэг юм а гэж дуул номын 51-ийн 6 дээр бичсэн байдаг. Бурхан төгс хүнийг бус харин зүрх сэтгэлтэй хүнийг хайдаг байна. Мөн нүглээ зөвтгөх биш хүлээн зөвшөөрөх, гимших. Хэрв бид нүглээ улаавал тэр үнэнч бөгөөд шудраг учраас нүглийг маань уучлана гэж байдаг. Тэгэхээр хоёр нүртэй хүн нүглээ зөвтгөдөг биш харин жинхэнэ дагдаг шун нүглээ элчиж. Тэгэхээр хоёр нүртэй хүн нүглээ нууж зөвтгөдөг харин жинхэнэ дагдаг шун нүглээ элчиж бурханд авчирдаг мөн бурханы өмнө гимшдэг байна. Мөн дараа нь үгээрээ бус амьдралаараа итгэлээ харуулах. Итгэл нь үүсэхгүй бол үхмэл юм а гэж бичигдсэн байдаг. Христэд итгэнэ гэдэг зөвхөн ярьж хэлэх бус өдөр тутмын амьдралдаа бид нэр Христ итгэгч дагалдагч хүн хэрхэн ямар байх вэ? Үгийн дагуу яаж амьдрах вэ? Мөн ариун сүнсээр хитэн хөдлөгдөж амьдрдаг байдлаар бид нэр харуулж бас алхдаг байна. Мөн цааш таад Бурханаас имэж амьдрах. Эзнээс имэх нь мэрэгүү ухааны эхлэл юм а гэж байдаг. Хүмүүсийн нүднээс бус Бурханы өмнө амьдарч байгаагаа ухамсарлах нь хоёр нүргүй амьдралын бас нэг чухал үндэс болдог. Ариун сүнсний удирдлаганд захирагдаж амьдрах. Сүнсээр яв тэгвэл махан биеийн хүслүүдийг биелүүлэхгүй гэж Галаат номын 5:16 дээр байдаг. Махан биеийн хүсэл, сүнсний хүсэл хоёр хоорондоо үргэлж зөрчилдөж идэг. Тийм учраас өөрсдийн хүчээр биш, сүнсний тусламжтай бид нар өөрчлөлтийг гаргаж амьдардаг байна. Энэ байдал нь биднийг хоёр нүр гаргахгүй, дүр эсэхгүй амьдрахад өөр нөлөө үзүүлдэг юм а. Хоёр нүр гаргах нь жижиг сул тал биш, харин Христ итгэгч хүний амьдралыг дотроос нь эддэг юм аюултай зүйл байгаа. Тэгэхээр Бурхан биднийг төгс байхыг бус харин үнэнч, гэмшдэг, түн дуулууртай байхыг хүсдэг. Хүмүүсийн өмнө хэн мэд харагдах байгаасаа илүү Бурханы өмнө хэн бэ гэдэг байх нь бидний хувьд маш чухал байгаамаа. Иймээс бид өөрсдөө байнга шалгаж, Давид шиг Бурхан минь намайг шалгаач, зүрхийн минь мэдээч гэж залбирч хоёр нүргүй гэрэл дотор алхдаг Христийн дагалдагч байцгаая ахын дүүсээ. Тэгээ өнөөдрийнхөө цагийг дуусгаад эзэн Бурхан руу хандан залбирцгаая. Их эзэн минь таньда баярлалаа. Өнөөдрийн үгийн төлөө талархаж байна. Эзэн минь бид дүр эсгэдэг биш, хоёр нүур гаргадаггүй байхад та биднийг өөрийн үгээрээ ятгаж, өөрийн үгээрээ бас өөрчлөөрэй эзэн. Бид нэр итгэгч гэжээд бид нэр Есүс Христ итгэгч хүн сүмд явдаг гэчихэд энэ нийгэмдэр бас гэм нүгэлтэй амьдарч явах их эзэм. Та бидний зүрхтийг шалгаарай. Бидний сануулаарай их эзэм. Бид нэр үргэлж таны талд сонголт шийдвэрийг гаргаж гэм нүглээс тогтож их эзэм нийгмийн бас сорилт уруу татлагад бас сатаны бүхий л тэр муу зүйлээс хол байхад та бидэнд туслаарай их эзэм. Бид үнэхээр таны сайн дагалдагч байхыг хүсэж байна. Гэм нүглээс хол байхыг хүсэж байна. Хоёр нүур гаргахгүй байхыг хүсэж байна. Дүр эсгдэггүй байхыг хүсэж байна. Иесусийн нэрээр талархан залбирлаа. Амен.